Үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг одоо хуулийн хүрээнд авч хэлцэхдээ хамгийн гол нь үе тэнгийн дээрлэлт гэж яг юуг ойлгоод байна гэдэг энэ тодорхойлтыг маш зөв хийх ёстой юм байна. За жишээлбэл нэг хүүхэд ингээд байнгын тийм ээ сэтгэл зүйн дарамтнд тий удаад араад доромжлуулаад тий тусгаарлагдаад сэтгэл зүйн одоо маш хүнд одоо гэмтэл аваад байж хаад зарим хэсэг нь энэ бол зүгээр л одоо хүүхд хоорондын л асуудал гэдэг үн чинь. Гэтэл зарим нэг нь юусоо энийг авч хэлцэхгүй ингээд орхиод байгаа асуудалтай энэ дунд хэн хохирж ин гэхээр хүүхэд ямар ч хамгаалтгүй орхигдож байгаа энэ байдлыг маш сайн одоо ойлгох хэрэгтэй юм байна. Үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг те за ямар хэмжээтэйг нь одоо сургуулийн орчинд шийдвэрлэх юм. Ямар асуудлыг нь захиргааны хариуцлага тооцох юм. Ямар үйлдэл болоод ирвэл эрүүгийн хариуцлага тооцох юм бэ гэдгийг тусад нь салгаж, зааглаж, хуулийн хүрээнд тодорхой болгож өгөхгүй бол магадгүй 2-3 удаагийн давтамжтай. Гэхдээ нөгөөх нь одоо тодорхой шалтгаантай байсан ийм асуудлаас болоод нөгөөх нь буруу онцлогдоод тий жишээлбэл захиргааны хариуцлага хүлээгч юм уу, эрүүгийн хариуцлага хүлээгч юм уу тий ийм байдал үүсч болцсохгүй. Гэтэл зарим нэгэн санаатай бөгөөд ийм асуудал нь бас зүгээр үе тэнгийн дээрлэлтийн одоо нэг хэлбэр болоод сургуулийн орчинд шийдэгдэх байдлаар ингээд өнгөрчдөг. Хохирогч нь яг бодит хохирлоо нөхүүлж чадаагүй, цаашдын одоо хамгаалтанд бодитоор орж чадаагүй ийм зүйлүүд бас байх эрсдэл үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө үе тэнгийн энэ дээрлэлтийн хэлбэрийг маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Аль болох бид нэр хүүхдүүдийг хяллахын төлөө байж болохгүй. Яавал эндээс ангид байх те энд өртгөө байх, өөрийгөө хамгаалдаг байх, бусдыг хамгаалдаг ийм хамгаалагч болох вэ гэдгийг яавал одоо олон улсын практикт илүү сайн бодитоор те илүү сайн хэрэгжүүлсэн бэ гэдэг кейсүүдийг бас олон улсын туршлагаас бас судлах шаардлагатай.